2008 оны 7 дугаар сарын 1-нд гарсан үүмэний хэрэгт цагдаагийн ерхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан хошууж генерал Чи Амар бол эрүүл хамгаалтын дарга асан цагдаагийн хурандаа иш Батсүх, нийслэн цагдаагийн газрын дарга асан цагдаагийн хурандаа Зоригт, тус газрын хэв журмыг хилцээний дарга асан цагдаагийн дэд хурандаа Г Ганбаатар нарыг хэрэгт буруутгахад байгаа. Цагдаагийн дарга нарыг эрүүгийн хуулийн 293-ийн 2 зааснаар захирагч эрх мэдлийн албан тушаалын байдлыг ургуулan албаны чанартай бүрэн эрхээ хэрэгжүүлэгийн улмаас төрд онц их хэмжээний хохирол учруулсан хэмээг үндслээр яллах дүгэнд үлдэгдсэн байна. Тэднийг шүүх хурал шүүгдэгчдийн өмгөөлж байх уу гэсэн шалтгаанаар өмнө хойшлогдож байсан шүүх хурал эхлэх үеэр цагдаагийн ерхий газрын даргын үүрэг гүйцэтгэж асан хошууж генерал Чи Амар болдын өмгөөлөгч Алтан гэрэл шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан байна. Мөн шүүх хурал эхлэхийн өмнө шүүгдэгч Ганбаатарын өмгөөлөгч Оросоо гадаадад томилтоор явсан тул хүрэлцэн ирээгүй байна. Тиймээс уг шүүх хурал Ганбаатарын өөрийн хууль ёсны эрхийг хамгаалах өмгөөлөгчөөр оролцох боломжгүй тул уг шүүх хурлыг хойшлож гэнэ хэмээн хүсэлтэд гаргажээ. Тус хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүгээс хүлээн авч Ганбаатарын хэргийг тусдан шүүгээр болсон. Мөн шүүх хурлын үеэр цагдаагийн албан хаагчдын арга гэрийнхэн болон жагсагчид Сүхбаатар дүүргийн шүүхийн өмнө жигсэн нээлттэй явуулахыг шаардсан төдийгүй 7 дугаар сарын 1-нд болсон үйл явдал цагдаа нар буруу гэж үзэж байгаагаа хэлсэн юм а. Цагдаа нар дээрээсээ удирдлага авснаас биш тэднэрт буруу байхгүй шүү дээ. Тийм үстэй. Эцээцэс энэ сонгуулийг өөрсдийн төлөө ард иргэд дургуслаа илэрхийлсэн. Түүнийг зохион байгуулах гэж дээрээсээ удирдлага авч тэр зохион байгуулж байгаа үйл явцыг зохицуулах гэж гарч ирсэн цагдаа нарт бас буруу байхгүй. Эцээцэд цагдаа ард түмэн хоёр хоорондоо ингэж мөргөлдөж, цагдаа ард түмэн хоёрыг хооронд нь ингэж яаснараа энэ улс төрийн хоёр хүчин бас буруутай этгээдийг нэн даруй буруутай этгээдийг л ерөөсөө олж тогтоогоод хариуцлага тооцох хэрэгтэй байна. Дарамжилж. Гэхдээ миний нөхөр бол хэзээ шалуурчин биш ээ. Үүндээ цагдаа яаж ажилласан? Цагдаа үргэлж билүүлсэн шүү дээ. Амнасаа дэнчин тавьж. Одоо тэр чулууг шуудаа навсраад өнөөдөр тэсэт дэлбэр процесс авсаж гисэн тэр хүмүүс яа таримсаа тооцохгүй байгаа. Тэр хүмүүс ч өнөөдөр тийм юм авсаж ингэж дэлбэлж байшин дэлбэлчихэд одоо тэгэхээр яагаад өнөөдөр энэ цагдаа заавал буруутаад байх хэвээр. Сүхбаатар дүүргийн шүүгээс гарсан шийдвэрийг эсэргүүцсэн цагдаа нарын удирдлага арга гэрийнхэн цагдаагийн албан хаагч шүүхийн гадна цугласан бөгөөд дарга нарыг хориул ажиллаа хаяна гэдэж мэдэгдээд байгаа. Мөн цагдаагийн албан хаагчд энэ мэдчлийн хэрэг гарвал бидэнд албан үүргээ гүйцэтгэхэд улам хэцүү болно гэдгээ хэлж байсан. Хэцүү ажил хийгээд хэцүү болох. Яг үнэхээр тийм шүү дээ. Ингээд ажил хийгээд буруутгаад байвал та өөрөө миний оронд өөрийгөө тавиад үзэлтэй. Тэгэхээр ямар хуу байх нь сэтгэл зүйч гэсэн. Тийм шүү дээ. Гэхдээ Хосаа шийдвэр иргэч сөрөгч шүүх шударгын шийдвэрээ гаргах бах. Гэхдээ би хуучны дээр албаргүй гүйцэтгэл явна. Ард түмнийхээ инхи манад зогсно. Өөр юу ярих вэ? Шүүх хурлын үеэр эрүүл хамгаалтын газрын дарга асан цагдаагийн хурандаа иш Батсүх, нийслэн засаг даргын дарга асан цагдаагийн хурандаа Зоригт нар сахарын өвчтөд төдийгүй тэдний өвчин сэтэрж түргэний эмчнэр Сүхбаатар дүүргийн шүүх рүү орсон. Ингэснээр шүүх хурал хойшлогдсон юм а.